Global Education болон медиагийн төслийн хүрээнд энэхүү бичлэгийг хүргэж байна. Энэ бол анхан шатны хичээлнийг. Тэгээд энэ удаагийн хичээлээр үсэг үзнэ. Тэгээд ерөнхийдөө англи хэлний 26 үсэгтэй. Тэр 26 үсэг нь A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, P, Q, R, S, T, U, V гээд W, X, Y, and Z гэдэг 26 үсэг байдаг. Энэ үсгийг бүгдийг нэг бүрчлэн тогтоох гэхгүйгээр өөртөө сонирхолтой байдлаар ерөнхийдөө ABC Song гээд YouTube дээр дуунууд байдаг. Тэр дууг ерөнхийдөө цээжилсэн байхад нэг ямар үсэг цээжлээд байх бол хэрэг байхгүй. Тийм. Миний хувьд өгөх зөвлөгөө бол ийм байна. Тэгээ хамгийн анхаарах хэрэгтэй үсгнүүд гэх юм бол WV гэдэг хоёр үсэг адилхан сонсогддог. Бас дээрээс нь FP гэдэг хоёр үсэг хоёулаа адилхан сонсогддог учраас та нар энэ хоёрынхоо ялгааг сайн мэдээд авахд ерөөхдөө нэг амар асуудал байхгүй. Тэгээ ерөөхдөө англи үсэг мөн ч гэсэн мөн их шиг болон гээгүүл гэж хоёрын ангилдаг. A U I O тэгээд A E I O U гэсэн үсгнүүд нь ерөөхдөө их шиг байдаг. Босод үсгнүүд нь болохоор бүгдээрээ гээгүүлэгч гэж явдаг. За тэгээд энэ хүрээд бичлэгээ дуусгая. Баярлалаа guys.